сайн уу манайхан. За би та хэдэд амар гоё юм яриа зөө. Гоё юм чижтэй. Одоо би өөрөө үзэг дуртай нэвтрүүлгийнхаа тэгээд өөрөөхт таалагдсан сонирхолтой гэж бодсон нэг дугаарынхаа хэсгээс нь ярьж өгье. Тэгээд та хэд зүгээр ингэж хөвчөө зүгээр миний яриаг сонсоод өөр юм хийгээд байж иж болно шүү. За нөх миний уус зарим удаа зэрэг хараад явах тий. За тэгэхээр би Netflix дээр Кудан Умба гэд ахлах сургуультай ахлах ангийнхаа насны дээр ч юм уу те аав ээж болж исэн хүмүүсийн түүхийн талаар харуулдаг нэвтрүүлэг үздэг баггүй юу. Тэгээ тэрийг айгүй их үзэх дуртай. Тэгээ өмнө бас 2 жил мөлийн өмнө айгүй их үздэг байж байгаа да одоо дахиад үзэж байгаа баггүй юу. Тэгээ тэрнийхээ өчигдөр яг үзсэн дугаарынхаа нэг хэсгээс нэг солонгост амар дуртай ингээд солонгос хэл соёл бүх юмыг ингээд сурахыг хүсдэг Мексик охин байсан бахахгүй. Тэгээ тэр охин Мексиктэй ингээд байж байгаа. Тэр охин 17 настай. Тэгээ тэр охин ингээд Мексиктэй байж агаад ээжээсээ гуйж аваад би ингээд солонгос аялмаар байна. Би төрсөн өдрөө тэмдэглэхгүйгээр төрсөн өдрийн хооронд солонгосоор аялж болох уу гэд асуусан чи ээж нь заа гэд тэгээд солонгост ирээд дээрэс нь өөрөө нөгөө солонгос найзтай болохоор тэр найзтайгаа ингээ уулзалтаад тэгсэн чинь тэр найз нь сайн уу өстөсөө авч ирсэн үү чамтай Мексикт байхдаа уулзнаас илүү солонгост уулзсан ч өстө гоё шүү мэ шүү гэл ингээл хоорондоо яриа өрнүүлчихсэн. Би нэрээ чамд нэг найзаагаа танилцуулах гэсэн юм а тэр найз маань англи хэл сурахыг хүсдэг байхгүй. Тэгээ чи тэр найзд маань англи хэл заагаад чи өөрөө тэр найзаа солонгос хэл сураад ингээ явбал надад зүгээр юм шиг санагдаж чам танилцуулъя гэж бодсон ингээд тэгсэн чи тэр Мексик за тэгээ би солонгос хэл сурахыг хүсэж байгаа юм чинь тэгвэл ингээд кофе шопт уулзалтаад хэлээ сурах мөрөг гэл ингээл яриа өрнөж байгаа байхгүй юу. Гэтэ яг ч ингэж яриаг би жоох өөрөө болгоод ярьж байгаа юм. Тэгээд нөгөө найзтай кофе шопт ингээ уулзсан чи нөгөөдг нь эрэгтэй хөхтэйс байхгүй. Тэгээд эрэгтэй хөхт тэнгүүтээ шууд ингээл одоо Мексикт болохоор ер нь ингээд анх уулзж байгаа хүнтэйгээ биш ч гэсэн ер нь ингээд байнга уулздаг хүнтэйгээ мэдлэгтэй ингээд гар барьчаа ингээд хацраа нийлүүлт юм л та зөвхөн нэгтэй талын хацрыг тэгсэн чинь тэр залуу ингээд танайхан чи ингэж мэдчилдэг үздэй гэсэн ингээд хоёр тал руу ингээд хацрын бараг үнсэх шахам болгоод ингээд нийлүүлээд тэнгуүтэ ингээд уулзаад шууд амар тийм тотн юм шиг хамаагүй бие минь ингээд хөшмөрөл ингээд твш мөрөх гэлсэн чи тэгээ нөгөөхөнд жоохон эвгүй санагдаад за ингээд хоёул хичээлээ хиймээ гэдгсэн чинь чамд ингээд солонгос мэдгүй зүйл харуул ингээд бадаа хэлээрээ би чамд ингээд тусалж өгөө шүү мөгөө шүү гэдгсэн чинь тэр охин за зүгээр баярлаа энэ төр гэн тэгээд тэрнээс хойш ингээл хийхэд ингээд кофе шопт уулзсан чи ер нь нэг тиймэрхүү хандлага гаргаадсан болохоор тэр охин таалагдахгүй тэгээд таалагдахгүй юм гэдгийг хэлж чадахгүй тэг нөгөө нэг танилцуулж өгсөн ихчигээ бодоод тэр ихч маань намайг бодсондоо энэ найзаагаа танилцуулсан юм чинь ингээд тэр ихчигээ бодоод ерөөсөө эвгүй байдал байгаагаа хэлэхгүй байж байгаа. Тэгээд угаасаа юу явах болсон. Буцаад нутаг руугаа буцах болоо. Тэгээ Мексикт ирэл яг солонгосоо буцаа санаал. Солонгостой очих юмсан солонгос өстэй гоё шүү гэл ингээл яжсэн чинь нөгөө нэг солонгос найз нь залгаснаа. Үй сайн уу тэр нөгөө Мексикны Мириам гэдэг аахгүй сайн уу Мириама би ингээд чамнаас нэг юм асуух гээд энэ тэр нөгөө нэг залууг нь болохоор Конхи илүү тэр нэртээс аахгүй Конхи ингээд чамайг асуугаад ахын та хоёр уу ирэхчихсэн юм уу сонин ч юу ирэхсэн бол надад хэлнээс тэгсэн чи юу яриад байгаа юм бэ та хоёр уу ирэхээгүй тийм одоо нөгөө харилцаа огт байгаагүй гэдгсэн чинь ямар сони бүр чамдаа ирэхчихсэн гэж хэлээд надаас бүр асуугаад ахын за амартайш ойлголоо би өөрт нэвтэйхэн ойлголоо хэлчихье гэ тэгээд ингээд тасарсан за тэгээд тийжсэн чинь корона гарах болоо тэгээд нөгөө нэг яаралтай нислэг байхгүй болно гэдэг газ солонгос явахгүй бол нөгөө коронавигоос дахиж нисч чадхаагүй болох юм байна гэд тэгээ тэр охин гинт яарад ээжтэй хэлээд ээж одоо ингээд дахин нислэг болохгүй юм шиг би одоо газ солонгос руу явахгүй болохгүй би очиод хэлэн бэлтгэл суун ингээд сурна би солонгос хэлээ сайн сурчаад ирэмээрээ гэл ингээд тэгсэн чи ээж нь за чи тэгвэл очиод зөвхөн хичээлээ сайн хийшүү заа юм аяа гэд ингээ гадаадаас сурч нөгөө тэгээд явахын зөвшөөрөөд явж байгаа хгүй. Тэгээд тэр охин ирээд солонгос дээрээ суван гохтод нэг өрөө байр хөслөөд ингээд хичээлээ хийгээ ингээ амьдраа байжсэн чи нөгөө нэг конхигээ залуу ингээ гараад ирсэн заяа. Тэр залуу тэнгууд ингээ нөгөө нэг амар сталк хүрчин заяа. Шууд ингээд ирээд барьсан ингээ шууд шин дугаарыг ингээд ханаас ч юм өөрөө олж мэдээ тэгснэ гэрийг нь шууд олж мэдээ тэнгууд эхлээд нөгөө охин руу нөгөө Мириам руу залгангуудаа чи хаанагаа хойлоо уулзах уу гэдгсэн чинь ой чи миний яг дугаарыг яаж мэдсэн гэсэн чи юу ярьж байгаа юм бэ өстө би чамайг ханаас л олно штэ молно штэ
би танаа гэрэж ангаадаа яваад чи хоёлаа ингээд чиний туртай сүндээ гээ хоол идэм мэдээ энтрээ гэсэн чи үгүй би чамтай уулзмааргүй гэсэн чи би гэрэж ангаадаа ирчлээ штэ гарч ирээрээ мэрээрээ гэл заа. Тэгэл яачгүй гадаа нэрсэн болохоор хамт хоол идчихэл ингээд гараал алхаа явж байгаа байхгүй. Тэгсэн чи нэг залуутай ингээд харц тулгарсахгүй Мириам нэг солонгос залуутай тэгсэн чинь нөгөө конхин ингээ харангуут чи ягаа саяны залуу руу ингээ харж байгаа гэсэн чинь би яасан бэ гэсэн чинь би чамайг ингэж өөр залуу руу хар гэж битээ хар би энэ үйлдэл дургууг чамд хилээд тэгэнгүүтээ шууд ингээ алхтаад заяа. Тэгээ тэгсэн чинь нөгөөх нь бүр хөөх амд амар агаал тэгээ дүнж 17 хоностой хүн ба штэ. Хөөе конхи чи яг яагаад амын хойлоо угаасаа зүгээр л найзууд эзтэй мэдтэй гэсэн чинь хойлоо ямар зүгээр найзууд уу би ингээд чамд сайн ингээд багт чинь ингээл заяа дагаа яв гэл тэгснэ гар марын шууд ингээд татаал. Тэгэл ихний ингээ хүчрхийлүүлдэж эхэлж байгаа хгүй. Тэгээ дараах нь үйл явдал хороо бүр ингээ гэрт нь ороод ирсэн заяа. Тэгээд Мириам ингээ ээжтэйгээ яриад тэгэл ээж нь хөөрхөн за чи найз залуу молоо хайр дурлал гэхүүр хичээлээ сайн хийшөө заа юу хамгийн түрүүнд хичээлч иртэй гэсэн чинь тийм ээ надаа найз залуугаасаа байхгүй гэдгсэн чинь тэр одоо хаанаас чи Мексик хэлний ойлгоо сонсцсон заа. Тэгсэн шууд ээжтэйгээ ярьж хахад нь ингэж толгоор нь ингэж зохиж унгангуудаа чи найз залуу байхгүй гэсэн үү би тэгээ чиний хувьд хин бэ гэсэн ингээл боож моогоол ингээл амар зодол тэгэл хөөрхөн амт ээж нөгөө нэг уцаар ингээд тастаг байгаа шүү дээ. Тэгээ сонсоод амар уцны цанаас уйлал тэгэл ингээл зодол байгаа байхгүй. Тэгж байгаа дараах нь үйл явдал дээр нь болохоор юу яагаад гэртэн цагдаа ирээд тэгээ цагдаа ирсэн чинь яад ирсэн бол манайх дуудлага өгөөгүй дээ гэл тэгсэн чинь танах хажуу хайлаас тийм эмхтэй хүний урилга чимээ гараад байна гинэ. Тэгээ яасан ямар нэгэн болсон юм болов уу гэж бодоод тэгсэн чинь ямар сонин тийм сонсогдоогүй дээ гэл нөгөө залуун тэнгүүд Мириама чамд тийм эмхтэй хүн сонсогдож байгаа юм сонсогдсон өгсөн чи үгүй гэл хөрх амд нөгөө айгаад байгаа байхгүй шууд хэлж чадахгүй тэгээ үгүй гэдгсэн чинь нөгөө би сая ингээ хорхоо хараад орилсан юм тэрийг хэлсэн болов гэл тэгээд цагдаа намтай яваад өчөж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь шууд хаалгаа цагдаа яваал ингээл хаалга хаагдангууд нөгөө залуу шууд Мириам л уурлаад чи ягаа ойрлоод хүнийг ингээд цагдаа магтаад эвгүй байдалд оруулаад байгаа ингээл дахиад зодож байгаа байхгүй. Тэгэл нөгөө ч ингээд нөгөө солонгос таньж мэдэх хүн байхгүй ингээд ийш тийш ингээд нүү ихсэн чи яач чадахгүй ингээд амар хэцүү байдал байгаа шүү дээ. Тэгээ ингээд цагдаад хэлхийгээ цагдаад ерөөсө хэлэхгүй байгаа байхгүй. Тэгээ угаасаа нөгөө тэр нэвтрүүлэг үзэж байгаа панелистууд нь ч гэсэндээ хөөе цагдаад хэлээч яагаад энэ байдалд ингээд цагдаад хэлэхгүй байгаа юм бэ гэл тэгж жаад дараах нь үйл явдал дээр болохоор юу яагаад их Мириам ингээ гэрте байжсэн чи шууд нөгөө залуу ингээ хутга барьцсан ирээ заа. Тэсний Мириам хаалхан онголго гэл амар нүдэл хөшөглөл тэгээ ингээ нөгөө камертаа ингээ өөрөө гэрхэн доторх камераар харсан чи ингээ бүр ингээ хутга барьцсан зөө. Тэгээд би ингээ чан хаалхан онголохгүй би чан одоо ороод алчих шил бүр ингээ амар хүчрхийл үлдчихэж байгаа. Тэгээд тэгсэн чинь Мириам яг тэр үед ингээ цагдаараа залгаад ингээ хутга барьцсан хүн намайг айлгаад байна гэс хүрээ дээрээ гээд тэгээ ингээ цагдаа бариад явсан. Тэгээд байж идэл Мириам нөгөө нэг солонгос хэлээ сурах гад ингээд өмнө нь нөгөө танилцах аппликейшн байдаг шүү дээ. Тим аппликейшнаар нэг залуутай ингээд харьцдаг байсан юм л та. Тэгээд тэр залуутайгаа уулзах болоод тэгээ нөгөө залуу нь ингээд цэргийн хувцастай ингээд хурж ирээд тэгээд тэгсэн чинь Мириам ингээд ерөн солонгос хүмүүсээс жоохон амар айцтай болсон маш нэрхтөө өнөөс тэгсэн чинь би чамайг амар тийм игдүүтэй ийм залуу байна гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь цэргийн хувцастай ийм хувцастай болохоор би чамаас жоохон яагаад байна гэдгсэн чинь нөгөө залуу надаас битээ би ингээд тийм муу хүн биш шүү. Би бол үнэхээр сайн хүн гингүүтэй. Би ийм игдүүтэй гэх юм царайраа гаргаж байгаа л за. Тэгээд тэр хоёр ингээд тэр залуутайгаа ингээд уулзаад ингээд айгуу гоё харилцаатай хөөх ингээ үерхэж эхлээд тэгээ үерхэж чаад манай Мириам маань жирэмсэн болсон. Нэг үерхэд нэг удаагүй жаа жирэмсэн болсон. Тэгээ нөгөө залууч нь болохоор ингээ чөлөөгөр гарч ирэхдээ л ингээ уулздаг байсан байгаа байхгүй. Тэгээд ингээд яана одоо хоёлаа баларчлаа. Би ингээд одоо жирэмсэн болчихсон. Одоо хоёлаа яах вэ гэдгсэн чинь нөгөө залуу зүгээрээ би ингээд та хоёрыг юу яа чадна. Одоо юу гэвэл асар хамгаалж чаднаа. Битээ ингээ хоёлаа болгоно хүүхдээ гаргана гэл. Тэгээд Мириам маань ингээ хүүхдээ гаргахаар шийдээ. Тэгээд ганцаараа л зайлуул байгаа даахгүй нөгөө найзлан цэрэгт явсан болохоор тэгжсэн чинь нэг дэлгүүр орч байгаа гараа иржсэн Мириам бүр ингээ ийм том гэж талсан. Тэгсэн чинь нэг ихч гараад ирж байгаа хгүй нэг ихч солонгос ихч заа. Тэгээд чи тэр Мириам гээд охин уу? Чи миний хүүгийн амьдралыг баллаа гэл тэнгүүд хинбэ та гэсэн чи би чамайг нөгөө цагдаад барьж өгсөн Ханхигийн ээж вэ гэд. Одоо манай хүү чамтай уулзахгүй бол өхнө гэдэг. Чи ингээд дахиад манай хүүтэй уулз гэсэн чи үгүй ихчээ гэл тэгсэн чи
би чамайг хэлсэн шүүстэй манай хүүтэй дахиж уулз миний хүүгийн амьдралыг авар мавар гэл амар сүртүүлж мөрдүүлээд хэрэг тэхгүй болчихстой чи намайг яхахыг харна эцтэй мэдтэй гэл тэгээ ингээ одогч аахгүй. Тэгээд тэгж байгаа манай Мириам маань том гэдтэй ингээд нөгөө арай төрөг байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэмэ. Тэгээд одоо тэр нэвтрүүл ингэдэг байхгүй. Одоо саяны миний ярьсан хэсэг хүртэлх одоо нөхөртөө танилцсан хүртэлх ингээд юг ингэж нөө жүжиглсэн тийм драма байдлаар харуулад тэгээд тэрнээс хойш ингээд яг жинхэнэ хүний гаргаж ирээ амьдралыг харуулдаг байхгүй. Тэгээд жинхэнэ хүн нөгөө жинхэнэ Мириам гарч ирээд тэгээд нөгөө панелистуудаа амьдралаа яриад гэсэн чинь ингэж жирэмсэн байхгүй арай төрөөгүй. Тэгээд одоо тэгээд хэрхэн амьдарч байна та хоёр одоо зүгээр өмгөөрөө гэл ингээ ярьжсэн чинь нөгөө нэг сүртүүлэх хүн одоо хүртэл ингээ сүртүүлсээр байгаа. Тэгээд байнга ингээ мессеж хүчээ сая 3 хоногийн өмнө хүртэл ингээ мессежсэн би ингээ энэс л амар айцтай байгаа. Тэгээд тэрнээс гадна нөгөө цэргээс гарч ирсэн залуу маань болохоор юу яагаад цэргээс ингээ халагдаад дөнгөж 4-7 хоног болж байгаа. Тэгээд тэр хоёр цуглуулсан мөнгөөрөө байранд ороод тэгээд байрныхаа хөлсийг төлөөд үлдсэн мөнгөөр ингээ хүүхдэн төрөх төгсөн болохоор хүүхдээ ор ий тэрхслийн тэр тиймэрхүү юмнууд авсан. Тэгээ одоо ингээ мөнгөгүй байгаа гэд тэгээд одоо ингээ бит хоёр яаж амьдрах уу гэх тиймэрхүү талаараа зөвлөгөө авах гэж нэвтрүүлэгт орж байгаа ингээд тэгж байгаа байхгүй. За тэгээд үйл явдал нь болохоор яг жинхэнэ бодит байдлыг харуулж байгаа нь болохоор одоо ингээд Мириам нөхөртөөгөө ингээ хамт амьдарч байгаа хэлж байгаа байхгүй. Тэгээ нөхөр нь амар халамжтай ингээл нөгөө Мириамыг ингээ хөлийн хумсыг авч өгөөл, толгойг нь угааж өгөөл, дуртай ингээд Мексик хоолыг сурж агаад хийж өгөөл ингээл айгуу тэгж мэгдэг. Тэгээд айгуу гоё халамжтай нөхөртэй маань. Тэгээд хоёрын асуудал одоо юунд байна гэж тэгжсэн чинь нэг удаа ингээ Мириам өглөөс ирсэн чинь нөхөр нь ингээ хажууд нь байхгүйсгүй өөрийн тамцагт гисэн чинь залгаад уцаахгүй. Тэгээд өөрхөмд нөгөө Мириам ингээд нөгөө сталкерчнаас болоод амар айцтай болсон. Тэгээл ингээд цонх мохоо бүх юмаа түүчээж хаагаал зургтаа чанга дээр нь тавиал тэгээл яна хин одоо обба маань хайцсан болоо гэл ингээл бодоол ичсэн байхгүй. Тэнд нөхөр нь харин тэр хаагуур нь өөрхөмд нөгөө нэг мөнгөгүй болцоо одоо ингээ хүүхд төрөх төгсөн болохоор ингээ ажил хайгаад одоо яадсан байна л та. Тэгээл ажил хайгаад явж байгаа хоол ингээ мөнгөгүй болсон гэдгийг нөгөө Мириамдаа ингээ хэлж чадахгүй залуу санаан зовчин гэж бодоод тэгээд өөрөө ингээд ажил хайгаад нууцаар ингээ яадсан байл. Тэгээд гэртээ ирээд ажил хайж байгаа гэртээ ирсэн чинь нөгөө Мириам чи хаагуур явж байгаа дэрч чи яасан эмхтэн үнтэй болсон гэсэн чинь үгүй тийм биш. Тэгээ хаагуур яснаа хилээж гэдгсэн чинь тэрийг харин чамд хэлмээргүй байна гэдгсэн чинь за эмхтэл хүн юм байна л да гэж Мириам нөхөр хамт гомдол тэгээ цааш явж авах гэсэн чинь нөхөр нь за би чам нүнэ хэлээ үнэхээр би ингээд одоо хоёлаа ингээ мөнгөгүй байгаа. Тэгээ би ингээ ажил хайж агаад ирсэн юм аа. Тэгээ одоо хоёлаа хүүхэд төрн зөндөө их мөнгө хэрэгтэй болно. Тэгээ ажил хайж байгаа болохоор гэдгсэн чинь Мириам нөхөр хамт амар уйлаад тэгэл би л ийм авъя, тийм юм ахуулъя гэж хэлдгээс ш. Дана ерөөс нөгөөнийхөө үнцгийг бодохгүй өөрийнхөө хуваагчсан юм шиг зан гаргасан юм шиг санагдчихлаа маначлаа гэл ингээл тэр хоёр хөр хамт ярилцаал тэгэл ойлголцож байгаа байхгүй. За тэгээд тэр хоёр хамт ингээ имлэг орлоо. Тэгээ имлэг орсон чинь юу яа хүүхдээ ингээ яханд харуулжаал тэгээд эмчээсээ ингээ зөвлөгөө авал төрсний дараа одоо нөгөө нэг тийм Мексикт болохоор тийм төрснээ дараах сувлал гэж байдгүй мэн л та. Тэгсэн чинь манай Мексикт ингээ төрснээ дараах юм сувлал арчилгаа гэсэн юм байдгүй маа. Солонгост байдаг гэсэн сонссон юм а. Тэр ямар хүнтэй гэдэм бол гэл тэр хоёр судалсан чинь 7 хоногийн сая 700-аас 2 сая 500 мянган оны хооронд байдгаа гэж тэгж аахгүй. Тэгсэн юм Мириам нөхөртөө би энд заавал ямаар байна. Энд чи ингээл гоё одоо юуны жимсний дараах ингээл йог, массаж бүх юм хийж өгдөг гэж штэ. Үнэхээр гоё юм би энд ямаар байна гэж тэгсэн. Тэгэл нөхөр хамт баахан мөнгө бодоол за гэх ингээл тэгээд тэр хоёр ингээд одоо нөгөө төрсний дараа мөнгө зөндөө хэрэгтэй болно яах вэ хөө гэл энэ тэнүүгээр ингээд судалж байгаа л тэгээд нөгөө нэг одоо тэр залуу болохоро нөхөр нь Япон автай солонгос ээжтэй бас юм нөгөө Япон солонгос эвлээд юм залуу байхгүй. Тэгээд одоо ингээд юу яа гэм бол юм нөгөө олон улсын гэр бүлд туслах тийм үйлчлэгээ байд юм болов гэ тэр хоёр ингээд айгу олон газараар явж хайгаад тэгээ нэг тийм газар олсон гэсэн. Тэгээд тэр газар нь болохоор ингээд гадаад хүмүүст зориулаад одоо төрсөн жирэмсэн байх үед яг төрсний дараа яах уу тиймэрхүү юм нөгөө глобал гэр бүл туслах тийм үйлчлэгээний төв олоод тэгээ тэндээс ингээд тусалцаа авахад тэр хоёр маань болоод тэгээ ерөнхийдөө нэвтрүүлэг маань ингээд гоё дуустгаа. Тэгээ нэг ийм нэвтрүүлэг үзээд тэгээ та хэдтэй бас жоохон яри гэж бодсон байхгүй.
За тэгээд юм та ч гэсэндээ Netflix дээр тэр нэвтрүүлгийг хагаад үзээрэй. Үнэхээр сонирхолтой санагддаг шүү. За тэгээд баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.